За тийм байна. Тэгээд өнөөдрийн зочноор бол стример Давка ирсэн байна. За тэгээд та бүхэндээ бас мэддэг бах. Тэгээд ер нь бол стрим хийдэг. За тэгээд шууд реакшн хийдэг гэл. Ер нь бол олон төрлийн юм хийдгээ. За өглөөний мэнд. Тэгээс хипхоп фурсаал рэпруудын талаар хувийн үзэл бодол зорилгын төлөвлөгөөний талаар бас нэлээ мэддэг. Тэгээд бас дуун дээр бас реакшн хийгээд сүлд бичлэгийг бас үтсэн. За сайн уу өглөөний мэнд. Өглөөний мэнд. Сайн байна уу? Ямар гоё инээд цэцруулсан залуу ээ. Өдөрөнд нь үзэж байгаа хүмүүстэй ч гэсэн мэнд хүргэе. Баярлаа. Өөрийгөө танилцуулаад бас үзэгчтэй илүү дэлгэрэнгүй танилцуулаа тий. Гуйлаа. Яранд оръё. Наваг даваадлаа гэдэг. Даваа далаа ах нэртэй тийм давка. Гоё нэртэй мэн. Тэгээ давка гэж дууддаг. Тэгээд тэрийгэ DVK болгоцсон байхгүй. Даваа далаа. Яагаад DVK юу лээ? Давка гэдэг. Давка тийм. Хоёр тийм. Өөр утга олчих гэх байхгүй. Би даваа далаагаа жижиг товчлсон болов гэсэн чинь давкагаа товчлоо DVK шүү дээ. Окей. За. За тэгээд бас нөгөө нэг анх стрим хийж эхлэхэд одоо нөлөөс хамгийн том шалтгаан юу байгаа вэ гэд. Ер нь хоёр бүгдээр бас стрим гэдэг зүйл биднээс айгу ер нь энгийн хүмүүсээс айгу хоол байгаад идэг. Тэгээд бас зориг шаарддаг ч юм уу гэж бодоод идэг те. Одоо харьцангуй гайг болцсон юм шүү. Тийм байна. Тэг ер нь бол амар их стримерүүд байдаг болцсон шүү дээ. Ер нь ихтэй баг анхдагчдын нэг гэж хэлж болох байх. Тэгээ одоо баг 8 жил 7 жил гаруй хийж байна те. Тэгэл яг нөгөө нэг гадны стримерүүдийг анх үзээл тэгэл яагаад энийг бас хийж болохгүй гэж гээд хийж үзчихсэн. Тэгээд тэр маань анх нөгөө сонирхол байсан ч тэрэн сүулдэ ажил болоод тэгээд одоо тэгэл ер нь нэг юм хайбрид л шүү дээ. Ажилч юм шиг яг хобби ч юм шиг тэгээд анх ямар төрлөөр хэсэг хийжсэн бэ стримээ? Анх яг хийжсэн Dota 1 байсан уу? Мэдрэмжээсээ холцооч тий. Dota 2 байсан тий. Dota-гоор стрим хийж эхэлжсэн анх. Тий. Одоо харин одоо юугаар зохилж байна? Ер нь талын одоо нөгөө нэг community тал руугаа арай үзэгчдээрээ суурилсан ер нь үзэгчтэйгээ ингээд нөгөө нэг юм харилцдаг team stream хийдэг media share явж одоо шинэ гарч байгаа дуунуудыг ингээ хамтаа сонсч одоо танаахыг бас үзэн те одоо танаахаар ингээд stream руу манай одоо салбарынхан байгаа ш те тэр хэд манай оронгууд үзэн rap руу оронгууд үзэн те тийм тэрийг ингээ reaction болгож гаргадаг тийм манайхыг оруулж исэн үү? Оруулж байгаагүй юу? Зүгээр яг стрим дээрээ үзчихсэн. Яг бичлэг болгож бол гарч байгаа. Зөв. Одоо ер нь 7 хоногийн төлөвлөгөөд ер нь стримийг одоо ер нь хэр хийдэг вэ? Өдөр болгон хийдэг үү? Ер нь яг хэдийн хугацаанд хийдэг үү ер нь? Ер нь яг мэдрэмжээрээ л бол. Тийм яг хиймээр байвал хийн. Амармаар байвал амарчин. Тэгээд ер нь 7 хоногт нэг удаа болол media share ерөөхдөө нэг юм дуу сонсох одоо шинэ гарч байгаа дуунуудыг 7 хоногийнхоо яг 5 дахь өдрийн ч юм уу яг базаад нэг ингээд сонсоод тэнгуүтээ тэр стрим дундууraa сонсож байхдаа рекорд хийж аваад тэрийг өөрөө эдитлээл маргаашнаас нь ингээд тавиал явчихдаг. Тийм. Одоо манай эфирийг болвол маш одоо олон насны тий хүмүүс үзэж байгаа, хүүхдүүд ч үзэж байгаа, дунд насныхан ч байгаа. За бүр ахмад насны хүмүүс ч үздэг. Тэгэхээр ер нь энэ стрим гэдэг юу юм? Ерөнхий ойлголтыг энэ давкагийн хувьд юу гэж тайлбарлах уу тий? Тэр нэг ойлголтыг өгвөл бас олон төрөл байдаг тий. Тоглоомоор стрим хийн. За тэгээд лайв одоо лайфстайл ч гэдэг юм уу тий? Тиймэрхүү зүйлсүүд байгаа. Энийг бас илүү бас дахиад нэг гоё дэлгэрүүлж ярил. Одоо бол ер нь шууд амжуулт гэж ойлгох нь хамгийн зөв ойлголт. Facebook болон Instagram хуудасараас шууд амжуулт явдаг тийм. Тэрнтэй адилхан YouTube-ийн шууд амжуулт гэж хэлж болох уу? YouTube-ийн шууд амжуулт. Тэр нь болохоор тоглоом байж болно. Эсвэл зүгээр ингээд ямар нэгэн entertainment зүйлс байж болно. Одоо сүүлийн үед бол IRL гэдэг одоо шууд одоо ингээд гараад яваад гудамжаар явж байгаа тэрийг ингээд шууд амжуулт болгож хүргэж байгаа. Тэр нь ингээд хүмүүс за одоо юу гэдгийг аяллаа нэвтрүүлгийг одоо хүн ямар нэгэн байдлаар үздэг шүү дээ. Хүний аяллаа влогийг үздэг шиг. Зүгээр ингээд шууд тэр хүн хороо дэлхийтэй яаж харьцаж гин, яаж одоо юу гэдэг гудамжинд ямар шоу бие авч явж байгааг шууд ингээд дамжуулангууд хүмүүс бас амар их сонирхож үзэж байгаа тийм юмс байна. Жишээ нь одоо нөө манад ирсэн iShow Speed. Тий, iShow Speed-ийн явдаг, аялал хийдэг тий. Тэр бас нэг төрөлтөд орох байх тий. Тэр чинь бол IRL stream. Nice. Одоо ингээд стрим яг хийхээ өмнө ер нь хэр их бэлтгэл хангадаг вэ? Ер нь одоо нэг хийж эхлэх гэж байгаа ч хүмүүс бас үзэж явах магадaltaй байхгүй. Тэгэхээр ер нь бол стрим хийхэд одоо та бас те анх
яаж эхлэв те нэг гэрэл авч эхлэв те одоо микрофон гэх мэтлэн те. Анх юуг л эхэлсэн шүү дээ. Камерчгүй эхэлсэн шүү дээ. Чивчний микээр яриад тэгэл байж байгаа л нөгөө мэдээж тэрнлүүгөө нэг хөрөнгө оруулалт хийж л байгаа юм л да. Мэдээж ингээд арай илүү гоё болох гал. Ер нь тэгэл угаасаа байнга л нөгөө нэг аль болох сайжруулъя л гэж бодож байгаа юм шүү дээ. Хүн олон үзэж эхлээд ингээд ямарваа нэгэн байдлаар үзэгчд ихсэнгүүт өөр дөр нэг хариуцлага ирдэг ч юм уу тийм. Тэнгүүт л гоё болох гал. За микрофоныхоо дурд. Ер нь ихтэй харьцангуй манаахан болвол ер нь дэлхийн хэмжээнд ер нь хийж байгаа. Ер нь бол маа залуучууд бол бүгдээрээ маш мундаг камертай, маш гоё микрофонтой. Ер нь бол бүр гадныхантай ямар ч одоо өрсөлдөхүүц ер нь бол ямар ч ялгаагүйгээр маш өндөр чанартай стрим хийж байгаа. Үзэлт ер нь хэр байдаггүй. Энэ дээр бас би одоо яг үнийг хэлэхэд нөгөө стримийг их сонирхдаггүй болохоор асуугаад байгаа шүү. Тэгээд үздэггүй ч гэх юм уу тийм. Гэхдээ одоо энэн дээр хідээс хідэн насныхын илүү стримийг үзэж байна. Тийм зонхолж байна. За дээр нь нэг видео хийхэд ер нь үзэлт бас хэр байдаг юм болоо тийм. Янз бүр баг та. Ойролцоогоор бас одоо юу гэдгийг нэг яг нөгөө ийм хайптай юм байгаа шүү дээ. Нэг юм ингээд яг модонд ороод жишээлбэл Fla Rocket Bay 2-ын дийсэн дээр жишээлбэл би реакшн хийхэд тэр бичлэг маань 100 гаруй мянган хүн одоо 100 гаруй мянган viewsтэй байсан гэдэг ч юм уу те. Тэнгүүт одоо ингээд daily stream одоо орой болгон хийдэг стримийг бол хүмүүс харьцангуй цөөхөн үзнэ. Тэгээд нөгөө миний нөгөө нэг base одоо үзэгчдийн яг нөгөө нэг ийм хүрдэг цаар үрээ нь болохоор 25-аас за ер нь нэг 23-аас 30 жоохон гарч байгаа тийм насныхан бол арай илүү сонирхож үзэж байгаа тийм үү байгаа. Тэнгүү тэр хэд маань болохоор яг нөгөө орой хүүхд мүхд нэтэр гэж байгаа л өглөө нусаа ч юм уу нөгөө замд явж байхдаа ч юм уу яг хураангу зүгээр ингээд юм катлаад гаргацсан эдитлцэн байгаа тэрийг нь бол арай илүү ингээд түлхүү үзэж байгаа. Бас тэгж хураангуулж бас гаргадаг байна тийм ээ. Нөгөө нэг яг л нөгөө нэг 5 дахь өдрийн орой нөгөө медиа шеэр энэ төр болонгууд тэр нөгөө дуу муугаа сонсоод тэргээ ингээд хураангу болгонгуудаа тэрний дуун дээр ийм реакшн хийлээ гэдгэнгүүт нөгөөдөл нь яг хагасааных нь өглөө ч юм уу за үзчихэд тэгэл юмрхүүл YouTube-с гадна ер нь платформуд дээр стрим хийдэг одоо Kik гээл. Тийм Kik дээр давхар хийж байгаа. Ер нь баг бүгдээрээ л Kik дээр хийж байгаа. Ер нь одоо Монгол стримүүд бүгдээрээ л тийш орж байгаа. Яг гэвэл Kik нөгөө үзэлтээсээ ингээ буцаагаад мөнгө олох боломжтой. Тэнгүүт одоо юу гэдгийг стрим хийж байгаа хүмүүс ч одоо орлого нь болохоор мэдээж одоо спонсор байгууллагаас нэг орлого олж байгаа. Тэнгүүт бас дээрэс нь ингээд үзэгчдээс donation гэж одоо орж ирж байгаа шүү дээ тий. Тэнгүүт заавал тийм donation байх албагүйгээр зүгээр л та дуртай юм үз. Enjoy-дод ингээд Kik дээр үзэх юм бол буцаагаад энэ хүн чинь тэрнээс орлогочоод буцаагаал дахиад нөгөө нэг циклээр явна шүү дээ. Мэдээж тоног төхөөрөмжөө сайжруулдаг ч юм уу тий. Тэгэл ингээд нөгөө хэд маань буцаагаал гоё юм илүү чанартайгаар юмаа үзсэн тий. Одоо юу гэдгийг энэ жил одоо нэг юм веб камер хийдэг байсан гэвэл дараа жил нь арай илүү мэрэгжлийн камер мамиртай болцож явах юм уу тэгээд илүү ингэ сайжраал яваад. Яг энэ стрим гэдэг зүйл одоо руу ороод та 8 жил 7-8 жил болсон гэж. Тэгэхээр энэ зүйл дээр гарч байгаа хөгжил ахиц за мөн одоо үзэж байгаа хүмүүсийн бас хандлага яг энэ хугацаанд хэрхэн өөрчлөгдөж байгаа юм шиг танд анзаарагдаж байна вэ? Ер нь амар сайжирч байгаа. Маш сайн болж байгаа. Анх болвол нөгөө бид нар яг нөгөө хамгийн хүрэлцээт ийм одоо платформ нь болохоор Facebook байсан байхгүй юу. Тэгэхээр ер нь бол Facebook дээр яг хийж эхэлж байсан. Тэнгүүд Facebook дээр ч одоо юу гэдгийг яг дээдлэлт нэг амар ийм хар ийм энергитэй амар хар бараа мэдээ байж лээ гэж бодсоч. Доотлолт нь мини стрим явж байгаа. Воо ч юм уу одоо юм тоглоо суугаад байгаа юм чи гарч явж ажил хий гэж мэг загинж байна. Өө би яагаад ингэтлээ ингэ одоо хилүүлэх юм хийчихвэ гэдэг те. Зүгээр би ингээ өөрийнхөө цагийг ингээ өөрөө гоё ингээ өнгөрөөж байгаа гэж бодож байгаа шүү дээ. Тэнгүүт одоо харьцангуй тийм хүмүүс орж ирэхэд болцсон. Одоо юу гэдгийг яг зорилттой хүмүүстэй ингээ хурж хийдэг болсноос болоод ч тэрүү яг ингээл яг үзье энэ хүн юу хийж ийн гэж яг ингэ сонирхож орж ирж байгаа хүмүүс л байгаа болохоор илүү дутуу тийм юм. Гэтэ яг мэдээж олон хүн донд санал зүрх маргалдах юм мэдээж л байдаг. Одоо тэгээд яг ингээл нөгөө үздэг хүмүүс нь ихсээд ирэхээр тий хандлт нэмэгдээд ирэхээр бас яг хийж байгаа одоо стрим дээр ч юм уу эсвэл ингээд жоохон
боддог болж байгаа бах тий одоо хүүхдүүдэд залуучуудад бас нэг юм олон төгч хэлж байгаа юм шүү тий. Буруу юм түгэчгүй юмсан тий. За наандаж л одоо үг хэлэндээ жоохон анхаардаг ч юм уу. Тиймэрхүү тал дээр давка юу ямар байр суурьтай гэдэм бол тэгэл ер нь тэгэл цэгнэдэг юм дөө. Зарим хүмүүс бол бүр хамаагүй л бас явцдаг хүмүүс бас байна. Яг уу мэдээж нөгөө нэг цэгнэх газараа цэгнэн хамаагүй явах газараа ч явжлаа л да. Гэтэ би ч нөгөө нэг би ч өөрөө 2 хүүхдээ аав. Тийм болохоор би бас одоо ингээд хүүхд өсч том болж байгаа дээр би бас ингээд одоо юу гэдгийг жоо хариуцлагатай хандахгүй болохгүй. Тэгээ би ч нөгөө анх яг стрим хийж эхэлж байхдаа миний яг ингээд яг хамгийн оргил үе байсан бохоггүй. Тэр үед ингээд зүгээр ингээд старт дарахад л 1000 гаруй хүмүүс орж ирдэг гэсэн. Одоо бол ерөөхдөө жоохон уналттай байна. Яг гэвэл одоо юу гэдгийг стримийг зөвхөн одоо хамгийн их үзэж байгаа одоо хэсэг нь арай илүү жоохон хүүхдүүд үзэж байгаа ч юм уу те. Жоохон хүүхдүүдэд болохоор миний одоо үзэл бодол ингээд таарахгүй байж болно шүү дээ. Тэнгүүд одоо арай ингээд нэг юм 25-аас дээш насны 30 орчим насных нь болохоор яг стрим үзэх цаг зав багтай дараа нь хуранга үг нь л үзэж явж байгаа. Стрим хийхин хамгийн гоё нь юу байдаг вэ? Хүн мэдээж юм хийж байгаа ямар нэгэн зүйл цаг хугацаагаа зарцуулж байгаа гэдэг чинь тухайн зүйл дуртай хайртай байна гэсэн үг. Гэхдээ дуртай хайртай байхаас гадна тухайн зүйлд нэг энэ зүйл ийм мэдрэмж өгдөг болохоор би энэ удаан хугацаанд үргэлжлүүлж хийж байгаамаа гэдэг зүйлийг одоо та нэрлэе гэвэл те. Тэр нөгөө зүгээр яг тэр мөчүүдээ л хуваалцах дуртай болов хүнтэй. Тэр нөгөө яг ингээл юм сэтгэл догтлол, сэтгэл хөдлөл те. Тэр ингээд моментууд ингээд амар ингээд тоглоом хождог ч юм уу тэрэн дээр гээл тэрийг ингээд бусдаа хуваалцах дуртай. Тэнгүүд ингээд мэдээж тэр үзэгчтэн ч гэсэн ингээд хамтдаа орж ирэл тэнгүүд чи яг нэг юм бөөнөрөө ингээд нэг юм яг зүгээр ингээд баг яг хизээч ингээд амьдрал дээр уулзж байгаагүй зүгээр л ингээд дэлгэцний цаанаас ингээд намайг үзэж байгаа тэр хүмүүс маань ч гэсэн ингээд нэг гэр бүл баг ийм бүр амар дотн найзууд болсон юм шиг тийм санагддаг хүмүүс байдаг шүү дээ. Хизээч уулзж байгаа хүмүүс. Тэр нь амар гоё. Тэгвэл яг энэ асуултан дээр хариултан дээр асуумаар байгаа хгүй яг юм мартагддггүй те стрим хийж исэн үе юу байсан бэ? Яг ингээ гоё бүр үнэхээр нэг гоё мэдрэмж таашаалаг аваад энэ л миний гоё дугаар гэдэг. Ингэчээс би анх нөгөө стрим хийж эхлээд яг нэг удааг байсан юм аа. Тэгэхэд нөгөө нэг би яг full time болж эхэлж исэн яг нэг яг одоо ажил болгож хийж эхэлж исэн. Тэр үед ихтэй мэдээж одоо юу гэдгийг орлого олох боломж нь маш бага байсан байхгүй. Тэгээд маа найзуудаас ахуулаад чи юу хийгээд байгаа юм бэ? Тэр үед би яг 3 дахь сургууль 3 дахь ихтэй сургуулиуд үргэж исэн байхгүй. Тэгээд чи ингээд хил ус сайтай ингээд сургууль мургуул ингээд олон сургууль төгсч юу тоглоом суугаад байгаа. Чи наадахаар мөнгө олохгүй энэ төр гээд. Come on би зүгээр ингээд дуртай штэ гээд. Тэгээ байжсэн чинь нэг солонгост байдаг нэг ах хүү байдаг байсан. Миний стримийг амар үздэг. Тэр ах хүү орж ирээд юу лээ тэр үед $250 байлоо над руу ингээд хагас шилжүүлээд тэр бүр ингээд ойлжсэн штэ. Тэр гэхдээ яагаад ч амар юм сэтгэл хөдлөөд шууд ингээд ойлчихж байгаа. Моментод харц тий. Яг ингээд амар олон хүмүүс ингээд нэг шүүмж энтер сонсоод яг амар хэцүү байсан үед дээр нь за би яг чаднаа гэж хийжсэн чинь ах орж $250 гэсэн. Ойлж билээ. Одоо уцаа гэж ш тэр нь тий. Гэтэ одоо ч $250 өгүүлээд хахахгүй. Тий хэлмэг штэ юу хэлэх мөнгө штэ. Доллар чи хидэлээ тий. Их мөнгө штэ. Тэгэд сайн нөгөө 2 их сургууль дүүргээд тэр 3 гиснөө тэр бас ярил тий. Ямар ерөн мэрэгчлэр сурч исэн бэ? Ерөн багтаа юу болохоор бас ингэ тэмүүлээд явж исэн хүүхд байсан. 10 жилдээ он сурдаг гэсэн юу? Бас баг үеийнхэн талаар хэдүүлээ сонсъё л доо. Гайгүй, ерөн гайгүй сурдаг байсан шүү дээ. Хаанд өгсөн бэ? Би хөвсгөлд төрсөн, хөвсгөлд өссөн. Тэгээд байжгаад Хятадд очиж 3 жил хэлний бэлтгэл сураад тэгээд конкурсаа өгөөд тэгээд Монгол Улсын их сургуульд Франц хэл орон судлаачаар сурсан. Тэгээд сурж явах хэвцтэй хүмүүнлэгийн явахны их сургуулийн орой ангид англи хэлний багш орчуулагчаар сураад тэгээд тэр хоёроо яг зэрэг төгсөөд тэгээд дараа нь Royal Academy бизнесийн удирдлага маркетингийн менежерээр сурч төгссөн. Вау. Ямар их болохоор Франц улс орон судал.
Орон судлал. Орон судлал. За. За. Гэхдээ гайхалтай. Тэгэхээр ер нь хэл усны хувьд бол нэлээд өндөр даваа тал байсан шүү дээ. Байна шүү дээ, тий. Ер нь баг гоё флексд бол хэдэн хэлтэй вэ? Ер нь яг нөгөө сурж явах явцдаа бол яг англи хэлээрээ илүү түлхүү нөгөө ажил хийдэг байсан. Нөгөө нэг гайд хийдэг байсан байхгүй 100. За. Тэгээ 100-ны цагаар гайд хийдэг. Тэгэл яг тэргүүрээ яг ингээд бас ингээд сургалтын төлбөр болгоол тэгэл явдаг гэсэн. Тэгээ гол нь ээж маань ингээл манай ээж лааг ингээд нэтрэдрээ гээл ингээл хамгийн их спорт үзүүлсэн л те. Би бас тэгэл яг өөрөө 100 гайд хийгээл тэгэл ер нь англиар хамгийн түлхүү байсан. Гэтэ хятад хэл 3 жил сурсан хятад. Тэгээд Франц хэл мэдээж ангийн бас сурсан болохоор бас юм байгаа. Тэгээд хятад байхдаа би нөгөө одоо буряд байдаг. Бурядаас улаан үддсэн нөгөө нэг аратангийн хамтлаг байсан юм да. Тийм нөгөө одоо Butterfly гэдэг штэ. Ах нь Йосеф Майнер гэдэг. Тэр хоёртой нэг өрөөнд байдаг ус. Тэгээд тэр хоёртой орсоор ярьдаг ус. Тэгэл ер нь бас нэг жоохон хэрэглээний орс хэлтэй. Дөрөв хэлээр хэрэглээний ярьцхан байна, хятадаар бол ярьцхан байна, францаар бас bonjour гэж ярих нь байна. Тэгээ англиар бол бүр ус-цаас ахна шүү дээ. Яг нэгтэй амар бол биш зүгээр. Ер нь энэ залуучууд бас их стрим үзэж гин, хийж эхэлж байна. Давкагийн үед бол бас 7-8 жил одоо ингээ хийцэн үний хувьд ер нь яг стрим хийхэд ямар чадвар хүнээс шаарддаг юм болоо тийм. Өнөөгийн өндөрлөгөөс харахад эсвэл одоо ингэж асуувал зүгээр юм болов стрим хийх гэж байгаа хүмүүс яг юун дээр бас илүү голцсон анхаарах бол их зүгээр гэдэг юм болоо. Зүгээр миний харж байгаа өнцгөр бол яг одоо өнөөгийн байдлаар бол маш их гадны юмыг л амар хуулж байна. Айл салбар дээр ер нь бүх салбар дээр хүний ер нь мөн чанар гол агуулга гэхээс илүү хэлбэр хийцийг хардаг болсон. Гадны талыг хардаг болсон байна. Тэгэхээр магадгүй гадны одоо стримерийг хуулаад гадны хүний контентийг хуулж ингээд хийгээд магадгүй нэг бүүн болж магадгүй л дээ. Гэхдээ урт хугацаанд тэр чинь нөгөө нэг яг өөрөөрөө байхгүй юм чинь богино настаал байх бах. Тэгэхээр ер нь бол яг гол нь чи яг үнэхээр дуртай юу? Эсвэл чи наад зүйлээ өөр юмны төлөө хийж гинөө гэдэг чи амар сонь. Тэгээд дараа нь нөгөө характераараа амьдрах өртөө болчоод байж магадгүй ш. Тийм болохоор анхнаасаа яг өөрөөрөө байгаа л яг л гол нь чи хинбэ, чиний дотроос юу гарч байгаа вэ гэдгийг л хүмүүс үзэх нь илүү чухал ш. Тэрнээс хүн дөөрахыг бол нэг онцгой тий. Одоо ямар төрлийн стримлөө хийхээр хүсэж байгаа вэ? Илүү одоо чиглэлээ өөрчлөх ч юм уу тий. Ондоо одоо зүйл хийхийг хүсэж байгаа юу, бодож байгаа юу? Нууц иш бол. Гоё IRL стримийг л гоё төвшөнд хий гэж боддоо шүү дээ. Тэгэхээр яг камерамен бас сайжууд явах хэрэгтэй болно шүү дээ. Нэг юм тасалдагшаа ажиллаж байгаа шүү дээ. Тэр бас яаж явд юм бэ? Ингээд нэг хажууд нь хүн камер бараал тэгэл одоо давка байлаа гэж бодоход янз бүр юм хийгээл одоо өөрөөрөө хийгээл явна гэсэн. Ашоу спид ч бүр юм хоёр хамгаалагчтайгаа тусдаа камерамен та ард нь ингээ продакшн бүтэн ажиллаж байгаа шүү дээ. Үгүй би яг энэ дээр ингээ асуумаар байгаа байхгүй юм. За одоо энийг үзэх одоо YouTube дээр тавигдсан гот нэмэгтэй хөтлөгч ингээл ороод ирдэ шүү. Би тийгээрээ мэдхгүй юм чи асуу шүү дээ. Магадгүй энэ үзэж сууж байгаа хүмүүс мэдхгүй ч хүмүүс байхаг үгүйсэхгүй байхгүй. Тэгэхээр стрим хийх гэдэг шиг байна. Би хажугаас нь хараалаа юм. Их стрим гэсэн гараад ирсэн ном. DJI гэдээ гараад ирсэн. Яа тэгээд iShow Speed ч одоо жишээ нь нэлээд одоо popular guy тийм одоо нэлээд одоо алдартай. Тэнгүүд камер ингээд гараад явж байгаа. Тэнгүүд яг юуг нь олоод тэр хүнийг тэгж их үзээд хандлт аваад идэг юм болоо. Тэгэл нэг нохороо хуцаал лээдэг тийм нэг тэргүүрээ бас нэг ингээд бичлэгүүд нь яваад идэг. Аха яг юунд нь олоод идэв. Өөрийнх нь тэр нөгөө гаргаж байгаа характерууд нь амар нөгөө нэг entertainment талаг байгаа байхгүй. Тэр нөгөө тэр хуцдаг хав гэдэг чи өөрийнх нь тэр бүр яг юм дархалсан хөдөлгөөн гэдэг шүү дээ тий. Яг өөрийнх нь яг бүр яг дархан мэх нь байхгүй. Тэр нь юм хайптай болгодог. Тэгээ үзэгчт нь одоо юу гэдгийг яг ингээд нөгөө стримтэй үед нь ингээд явж байгаа газар нь явж очих гутаа тэрийн өөдөөс нь хийнгүүт мань хүн бас өөдөөс нь ер нь зөвхөн фаны л байхгүй. Амар фаны. Тэгээ цаа чин гаргаж байгаа үйл хөдлөл хэлж байгаа үгс нь ер нь фанийг. Тэгэл яваал сонирхолтой юм хийгээл яваад байна л гэсэн үг юм байна тий. Тий. Нэг таамаглах боломжгүй байхгүй. Тэгээ өөрөө нөгөө юм
Яаж ч магадгүй. Тэр амар нөгөө нэг юм сэтгэл хөдлөл өндөртөө. Тэргээ шууд ингээ гаргангууд хүмүүс за одоо энэ яах вэ гэж амар юм догтлолтой үздэг. Тийм байх тий. Өөрөө ч заримдаа бас юу болохооч мэдэхгүй л явж идэг байх нь шүү дээ. Тэгэхээр үзэгчдэд бас нөгөө талаараа их хүлээлт юу болох гэдэг юм бол яах гэдэг юм бол юу болох вэ гэж харддаг юм байна. Нэг бодлын тэгэл эргчлөөтэй л тий. Бас тэгэл ер нь би зүгээр ингээ явжээ. Дагчээ тий. Одоо би зүгээр баг тэр гараа би тэрэн дээр үсрэмээр байна гэж үү тий. Тэр чинь стримийн дундуур нэг залуу ингээ хажуу талаар нэг амар юм Ferrari-тай жил амар машинтай орж ирсэн. Хөөе би чамд энийг өгье гэснээр ингээ $400,000 Ричард Милле гэдэг ийм цаг ингээ тайлаад өгчөж байгаа шүү дээ. Йоо. Тэ зүгээр ингээд стримийг үздэг хүн амар баян залуу хурж ирсэн ингээд маа гэд цаг ёо бүр тэр солилцоо үзсэн ингээд шоконд орчиж байгаа. Дараа нь тэр нөгөө цагных нь үнийг ингээд харангуйтай what гэдэг. Тэгтээ стрим ер нь бол нэлээд эрхчлөөтэй их гоё. Тэгээ Монголд бас хөгжиж байгаа ч их гоё байгаа даа. Тэгээ ер нь тэгтээ Монголд стримийн зүг дээр бол ер нь юу хэсэг бол айгүй дутагдaltaй байгаа даа. Яг бүгд л гэртээ байгаа болохоос биш гадаа гарч байгаа бол байхгүй байгаа бах тий. Тэгээ бас энэчнээс би эргээд нөгөө Даукагийн юу руу ороход одоо Монголын хипхопын одоо реакшн гаргаж байгаа тий дуунууд дээр. Тэгэхээр ерөнхий бол Монголын одоо хипхоп за тэгээд ер нь ийм урлагт ер нь хэр их одоо үзэгчдийн одоо соёл хөгжилч гэсэн хэр их нөлөөлж ийн гэж харж байна. Таны реакшны зүгээс. Одоо хипхопыг болвол яг нүүгөө үннийг хэлэхэд бол нөгөө нэг жоохон золбон гэдэг тийм юу руу орцсон шүү дээ. Одоо энэ хүүхдүүдийн хувьд яг ингээ TikTok дээр энэ төр ороод ингээл янз бүрийн платформоор л ингээл ороод бид нэр ингээл одоо ингээ цагаа өнгөрөөж байгаа шүү дээ. Тэ Instagram reel үзчихин, TikTok үзчихин. Тэнгүүт ингээд зүгээр л юм хипхоп хувцалсан хүний бичлэгийг араас нь аваад ч юм уу зургийг авангуудаа золбон final boss moss гэж байгаа. Тэрэн дээр хипхоп бол угаасаа гудамжны урлаг. Гэхдээ хипхоп гэдэг нь одоо заавал тийм юм уу танхаа балмад байх ёстой гэсэн үг биш. Шивэстэй хүн байлаа гэд тэрний гэмт хэрэгтэн тийм муу хүн байх ёстой гэсэн үг биш аахгүй. Тэгэхээр зүгээр ингээд трийг нөгөө стереотип л гэж яриад байгаа шүү дээ. Тэрийг ингээд болох хэрэгтэй. Тэгээ мэдээж бусдын ч гэсэн гоё үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй. Тийм мэдээж одоо бас гэхдээ хипхопоос тийм амар тийм юу хүсэх тийм боломжгүй. Тэр чинь угаасаа гудамжны урлаг юу эрхчлөө нөгөө нэг байгаа штэ хүн үгээ хэлэх эрхчлөө байгаа штэ. Юу дурггүй байна тэрийг хэлнэ штэ. Угаасаа л хипхоп чинь характер дээр тогтож байна. Хүмүүсийн амар өндөр эгон дээр тогтож байна. Хоёр рэпер ингээл би чамд дурггүй штэ гэдэг юм бол шууд дуун дээр хэлчихэж байгаа штэ. Би чамд дурггүй. Тэнгүүд нөгөөх нь зөрүүлээд би ч чамд дурггүй чи тгий яах юм гэж. Тэр чи тэрнээс ингээд тэрийг ингээд сонсонгуудаа ингээд хүнийг соён гэгэрхийг хүсэх ямарч боломжгүй байхгүй. Зүгээр л тэр чинь эрхчлөөл илтгэж байгаа л зүйл. Та Даукагийн хувьд бас айгүй олон нөгөө стрим дээрээ энэ хипхоп урсгал одоо энэ юу гэдгийг клипүүд дээр тийм реакшн хийцэн байдаг л да тийм. Тэгээд ер нь одоогийн одоо энэ рэпруудын ер нь чиг хандлага тэдний бас хандлагыг та бас юу гэж анзаарч харж байгаа вэ? Ер нь л одоо яг нэг юм зөв миний л харж байгаа үнс шүү. Зөндөө одоо ингээд гоё залуучууд ингээд миний мэдгүй гой юм хийдэг залуучууд зөндөө манай хипхоп нэг жоохон ингээд тогтоод ирцэн. Яг ингээд нэг юм гоё болж ийсэн. Одоо нэг жоохон юм тогтцсон. Дахиад нэг level up хийж бүүн болох хэрэгтэй байгаа байхгүй. Дахиад нэг шат их хэрэгтэй байгаа тий. Тэрэн дээр нь одоо юу гэдгийг гадны рэпрүүд шиг одоо шинэ урсгалыг барьж авч хийдэг ч юм уу тий. Гол нь тэгээд нөгөө нэг манай сонсогчд бас нөгөө нэг юм жоохон юм level жоохон юм бас трийгээ дагаад юм сонсогчд нь жоохон дахиад хөгжих хэрэгтэй. Бүр гадны юм гоё хөгжмийг сонсоод тэрэн дээр нэг үгийг ойлгох сонсдог. Бид нар хэл сурах хэрэгтэй байна. Тэгээ юмыг ойлгож, юмыг ухаж судалдаг байх хэрэгтэй байна. Тэгж л боддог та. Яар гос миний зүгээс бас яг ингэдэг нэг зогсцсон юм шиг санагдаад тийм. Зогссон ч байх вэ яг нэг тогтоод яг энэ дээр нь хүрээд ирсэн рэпрүүд нь бүгдээрээ яг ингээд орчлээс ажил төрлөө ойлгоцсон те би нэг юм хийх ёстой. Тэгээ бас юу гэдгийг нэг продакшн болоо гарцгаацсан ч гэдэм үү те. Тэгээд нэг ажил авдаг те хийдэг нэг ер нь бол амьдрал нь гоё тогтцсон. Тэнгүүд нөгөө нэг миний бодлоор зүгээр өмнө нь ч нэг айгүй олон рэпер ингээл араараас ингээл те баг ингээд нэг үеэрээ гарч ирж байгаа шүү дээ. Одоо болохоор яг бүгд нэг юм тогтоол одоо яг дахиад шинэ гэдэг хүн баг байхгүй байгаа ч юм шиг санагдаад байгаа. За яг би мэдэхгүй л байл та. Гэхдээ өмнөхдөр бол
яхааргүй яг таны хэлдгэр ингээл гэлгээс ингээд идэг байсан. Тэгэл одоо бас нас юм дөө. Тэгээ бүгдээр бас яг ингээд эснүүд нь бас мэдээж хэрэг нас одоо миний үеийнхэн л байсан л та. Тэгэл 27 27 8 та тэгэл 26 та. Тэгээ бас гэр бүл мөлтөө болоод бас тогтож байгаа ойлготой тий. Тэрэн дээр ч гэсэн бас нөгөө нэг түрүүний ярьжсэн хипхоп ч бас ийм нөгөө нэг спорт шиг байх хэрэгтэй байхгүй. Хоёр хүн яг нөгөө нэг түрүүних шиг тийм явангууд хин цэцэн үгээр заавал тэр хүнийг доромжлох хараах алба байхгүй. Гэхдээ хин гой сүүл холболтыг утга төгөлдөр илэрхийлээд бие биелүүгээ ингээ хоржоонтой үг шийдэхтэй тэр чинь ингээ байх ёстой зүйл байхгүй. Тэгээд тэрэн дээр ингээ чадвараа харуулна гэдэг чинь нөгөө ингээ бие бинийгээ хурцлаад ингээ хариу өгөнгөт ингээ хоёр талаасаа хөгжиж явж байгаа зүйл. Заавал тэр нь хараах ерөөх албагүй шүү. Зүгээр л гоё уран цэцэн байх ёстой шүү дээ. Давкагийн тэгвэл яг Монголоос шүү. За яг Монголоос бүр хамгийн гоё одоо онцгоос тэгдэл төрүүлдэг уран бүтээлч рэпер гэвэл яг хэнийг онцгой амар хэцүү асуулт шүү дээ. Гэхдээ ер нь Мөвжид ер нь бас нэлээд шүү дээ. Яг нөгөө нэг цаа чинь ер нь бол нөгөө нэг ийм чадвар сайтай гэдэг утгаараа бол ер нь ихтэй R&B хийдэг хүн байсан. Тэгээд хипхоп үгэлдэг болоод ирсэн чинь нөгөө R&B гоё дуулдаг байсан хүн чинь дуулалт үгэлтийг ингээ хослуулад тэгээд бас цаадахны чи үг бас сайтай. Бас ингээ юм уншдаг хүн гэж ер нь мэдэгдээд байдаг. Тийм. Ялч бас тэгдэг шүү тийм. Үгийн сан ийм үгийн баялаг сайтай байхаар амар гоё байдаг. Тийм байна тийм. Бас өөрийнх нь яг тэр гаргаж байгаа тэр стил хүмүүст бас хүргэж байгаа тэр нэг юм Монголын одоо тийм нэг юм ахуй байдал гэдэг ч юм уу тэр зүйл нь бас нэг юм үндэсний юм аягтайгаа нэг таалагддаг шүү дээ. Тэгээ бас энэ мэдээж ингээд реакшн хийхснээс болоод бас тийм ер нь бол артист рэпрүүдтэй ер нь санал зөрүүлдэх үе гарч ирсэн үү? Гайгүй дээ. Гайгүй юу? Тодорч их 50 хүмүүс байна уу? Үгүй ер нь л тэгэл би юу гэж хэлэх ер нь би тэр хүнийг юу гэж бодох угаасаа хамаа байхгүй шүү дээ. Тэр хүмүүс яг уу мэдээж аливаа юмнаас авахыг аваад хаяхыг аюул зүгээр л дээ. Гэтэ би нэг одоо би ер нь тэгж боддتي. Би зүгээр л ингээд харж байгаа өнцгөө л хэлж байгаа. Тэрнээс бид нар ингээд сошиал дээр ингээд бүгдээр ингээд нэг юм шүүгчийн байр суурин дээр байгаа юм шиг те. Өө энэ ингэж болохгүй тэгээд хүнд ингээд шүүгдэх гэж амьдраагүй шүү дээ яг үүндээ. Тийм үстэй хүн болгон л өөрийнхөө одоо идэх ёстой юм идэл зүөх ёстой юм зүгээл явж байгаа шүү дээ. Тэнгүүт тэрэн дээр заавал ингээд шүүгдэх гээл те. Гээл тэнгүүт нэг амар нэг бүгд voice дараагт voice-ийн шүүгчнэр ингээд суудсан хүн шүүх гээд байж байгаа шиг хорууч хичлэх ёстой юм шиг тэгж болсгүй шүү дээ. Зүгээр л тэгэл авахыг аваад хаяхыг хаяал тэгэл би энэ дэр ингэсэн юм уу за дараагийнх дээр бидгүүл засчий гэж тэгвэл сайн л үз тээ. Тийм. Ер нь одоо сүүлийн үед залуучууд 10 жилийн хүүхдүүд ч гэсэн нэлийн стрим хийж эхэлж байна тий. Тэгээд зарим нь бол бүр стример болно. Би яг ингээд бүр ажил мэргэжил эзэмшгүй нүгээрээ хоолоо олж иднэ гэд бүхэл зүйлээ ингээд all in хийгээ тий. 100% тийшээгээ зарцуулаад явж байгаа хүмүүс байна л да. Та энэ талаар бас ямар үзэл бодолтой байх вэ? Байдаг вэ? Хүн болгон content creator болоод хүн болгон стрим хийгээл хүн болгон гэл бичлэг хийгээл гадуур хосын жормор гээрэд бол талах хийх хүн байхгүй болчих шүү дээ. Тэгээ гол нь тэр хүмүүсээс чи хідэн амжилт олох вэ гэдэг чинь ярьсан шүү дээ. Гол нь эхлээд бидэрт хамгийн зүгээр л хамгийн адгийн наазах нь зүгээр ядаж суур боловсрал хэрэгтэй шүү дээ хүнд. Тийм. Ядаж л суур боловсрал байгаад ядаж би ингээд за одоо энийг ингээд нэг түр зурдаа хийхэд би яг цаашдаа би баларчихгүй дээ миний ирээдүй сүрчихгүй дээ гэсэн итгэлтэй болсон үедээ л хүн хийх хэрэгтэй баг. Тэрнээс шууд ингээл 10 жилээсээ би одоо ингээл дөнгөж 12 настай хөхтэй аава ээжээ надаа ингээд компьютер аваад өгч би яг стример болно. Би аална гэл. За яг хөө үнэхээр ингээд дэмждэг аав ээж байж болно. Тэгээ хүүхдтэй ингээд бүр ингээд компьютерыг авч өглөө. За тэгээ хийлээ гэж бодоход яг хэдэн жилийн дараа тэгээд бүр ингээд хичнээн хичээж хийгээ болохгүй байл яах вэ? Тэгэхээр ч амар хэцүү. Маш нөгөө цаг хугацаа гэдэг юм чи амар одоо үнцэнтэй шүү дээ. Тэгэл амар дараа нь амар харамсах юм болов. Тийм байна тийм. Одоо маш их бичлэг хийж байна, стрим хийж байна. За тэгээд олонний өмнө үзэл бодлоо илэрхийлж байна.
Гэхдээ заримдаа нэг юм одоо халшрахч гэдэг юм уу тийм нэг юм залхах тиймэрхүү зүйлс бол байдаггүй. Аль эсвэл одоо бичлэгний санаа олохгүй жоохон бүр юм хоосон болгоч гэдэг юм уу тийм уууд байсан бол хэрхэн юу нь яаж даун толоо тийм гартдаг вэ? Өөрийнхөө толгойг арай илүү ингэж гоё өөр зүйл дээр цэнгэлж тийм ирчвчээ одоо авдаг ч гэдэг юм уу? Нэх тэгж бодож байгаагүй дээ. Гайгүй байх юм шүү дээ Тийм, тийм. миний хийдэг юм чинь болохоор нэг бол тоглоом тоглолчтой. Тэрэндээ би дуртай. Тэгээд нэг бол би ингээд хөгжим сонсчдаг. Тэрэндээ бас дуртай. Дуртай болохоор тийм, дуртай юмаа л хийчихэж байгаа байхгүй. Тэрнээс биш би энийг хэрвээ 100% одоо юу гэдэг орлого олох ингээд би ингээд энийг хийгээл хэвээр баяжаал амар их мөнгө олоод энүүгээрээ л амьдрын гээд тэрэн дээр ачаал өгсөн бол би шал өөр юм хийж. Тийм. Зүгээр л одоо юу гэдгийг дуртай болохоор хийж байгаа. Тэгээд дуртайдаа хийнгүүт бас ингээд тодорхой хэмжээний орлого олж байгаа шүү дээ. Тэгээ амар овоож цаохор хэмжээний амар биш л дээ. Гэхдээ яг хуу тэрийг хийгээд би ингээд болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр окей. Яг нэг талаас би ингээд зүгээр юм комфорт зондоо байгаа л ингэж магадгүй л дээ. Гэхдээ нөгөө талаас харах юм бол заавал би тэгж мөнгөний төлөө амар гүгээл нэг тгийгээгүй байхгүй. Хэрвээ мөнгөний төлөө гүйсэн бол би шал өөр л. Одоо YouTube хуудасны хэдэн савтай 20 хэдэн мянгаас. Бас өндөр. Ер нь би бас нэг юм Давкагийн хувьд бол ер нь одоо юу гэдэг хамтарч ажилладаг эдитерч гэдэг юм уу те. Ер нь Давка ер нь яг ганцаараа л ажилладаг уу? Тийм. Хүмүүс яг уу байдаг. Тий. Хамтарч ажилладаг хүмүүс байгаа. Эдитер хийдэг дүү маань мөнгө аваад мөрсөн байт юм аа. Энийг бүр хилчээ дашрам тэгээ. Чи юмаа хийгэрээ. Ах нь хүлээсээр л аваа шүү. Хүлээж байгаа шүү. Ааха. За тэгэд бас энэ ер нь стрим одоо хийхээр хүсэж байгаа залуустай яг өмнө хэлэхэд яг нэг ингээл ингэчгэд л болчтой шүү гэдэг яг нэг юм зөвлөгөө байгаа бол яг хэлээ чи ер нь хүмүүст бас юу байдаг штэ. Нөгөө нэг би нэг ийм камертай олцоод, ийм микрофонтой олцоод, ийм гэрэл худалдаж авчаад ч гэдэг юм уу те. Ер нь бүх юмыг нэг бэлэн болгочоол хийх гээл идэг штэ те. Тэгвэл гарын дор ийм юмар байхад ч болдог гэдэг зүйлээс хэлвэл. Тэгэл ер нь тэгэл юу ч хамаагүй тэгэл гол нь нөгөө л түрүүний нөгөө яриа байхгүй. Гадна талаас гялгар байх шаардлага байхгүй. Гол нь агуулга штэ. Тий. Тэгэхээр зүгээр хийцэн байхад заавал ингээд амар ингээд ийм гоё байхаалгүй шүү дээ. Гол нь хүнийг энтертейн хийж чадчихна. Чи хүнийг өөртөө татаж чадж гинөө гэдэг чинь сайн. Тэгэхээр зүгээр ингээд өөртөө байгаа юмар тааруулаад хий. Тэгээд бүгдээрээ л тийм байсан шүү дээ. Тий. Бас тийм характертай хүмүүс байдаг тий. Илүү хүнийг татдаг, татах чадвартай, авьяастай, харизматай тийм хүмүүсээс байдаг шүү тий. За өөр сонин сайхан ер нь юу байна? Стримийн ертөнцөөр, хипхопын ертөнцөөр тийм ээ. Өөрчтэй юу бах тий. Чөлөө цагаараа нэр бас юу хийж юм? Илүү бас нэг олон цаг ингээд компьютерийн урд сухаар одоо юу гэдгийг нэг өөр одоо спортын ч юм уу тий. Иймэрхүү авиас хобби юм байдгүй давхгаад. Нэг хай нэг заал авч сакс тоглолт гэл тэгэл. Аха. Тэгээ ер нь тэгээд нэг юу тийм нэг амар чөлөөт цаг нэг гарахгүй. Зөв. Тэгэл ер нь шууд ингээд яг ингээл стримээ хийлээ дууслаа. Өөрөө ингээд чадах ятгаараа видеонуудыг эдит хийн. Тэгээд хоёр хүүхэдтэй цаг заваа гаргана. Нохоогоо салхилуулна. Ямар нохотой бэ? Би нэг скимо нохотой. Тэгээ хоёр мууртай. Манай чи олуулаа. Ямар ам бол олуулаа юм бэ тэгээ. Бараг аруулаа. Тийм биш үү? 3 нохоо 2 тэгэхээр чинь 5 7 8 тийм бараг 2 муур гэдэг чинь вау. 2 муур нэг нохоо 2 хүүхэд. Нэг их нэртэй шүү. Нэг их нэртэй. Ямар ч гэсэн нэг их нэртэй л байгаа шүү гэдэг. Тэр муурнууд яагаад тийм олон болчихв? Бас нэмээд хүн болгоны сонирхол өнөө ер нь яг би хот олон муртай болчихсон яач вэ? Гүү энэ юу болсон юм аа? Ямар нэртэй болсон ч. Дагалдаад. Нохоо дагалдаж. За. Тэгсэн чинь бас араас нь 2 хүүхэдтэй болоод. Муур болохоор анханасаа байсан. Муур бол анханасаа байсан. Байсан. Муурнууд анханасаа байсан. Тэг бид гуруулаа л байсан. Тийм бэ. Тэгэл олоолаа явчихлаа. Ямар гоё юм бэ. Өнөр өтгөн. Одоо юу? За дөрвөлээ. Тийм үү. Би болохоор асуух гэж байна. Одоо ингээд ерөнхий бас бидний бас ярилцах цаг
өндөрлөх тийшээ болж байгаа юм байна. Тэгэхдээ би асуух гэдэг юм болохоор ер нь дараагийн одоо давкагийн ингээд төлөвлөгөөнд бол ер нь энэ жилийн тий одоо морь жил гарчлаа. Гал морь жил гарч जैन залуус тэхээлтэй гээл тий. Тэгэхээр одоо ер нь энэ жилийн хувьд бол нэг юм бүүм хий яг нэг юм гэсэн нэг төлөвлөгөө байгаа бол бас дараагийн зорилтуудаас бидэнд хуваалцаач. Гэ нэг яг бүр тэгж амар контент тал руу болвол амар бүүм хий энтер гэсэн бодол бол байхгүй. Ямар тач хийдгээ хийгээл явдгаараа явжлаа. Гол нь сайн аав л вэ гэж бод. Тийм. Сайн аав, сайн нөхөр, сайн хүү байл гэж бод. Сайн хүн байяа л гэж бод. Ерөнхийдөө. Ямар гоё юм бэ? Яг гоё хариулчлаа тий. Айгуу гоё нэрэл тийм дээ тийм. Өөр ер нь салбар руу орё гэж боддгоо давка. Одоо тайлбарлагч одоо юу телевизийн салбар ч юм уу тийм. Хоолоо нь ер нь ийм гоё хоолойтой тэгээд эмзэгцтэй ярьд юм шиг санагдлаа л да. Тэгэнгүүт яг энэ стрим хийгээд ийм гоё одоо ярих чадвар одоо суусан уу тийм. Ер нь стрим хийгээд ямар чадруудад суралцсан бэ? Тэгэл заримдаа хэрэлдэж шүү дээ. Хэрэлдэх чадварсан. Ер нь анх ер нь телевизд ажиллах бодол бас байсан. Тийм, телевизд ажиллах бодол байсан. Тэгээд бас нөгөө нэг кинонд дуу оруулагч хий гэж оюутан байхдаа бас боддог байсан. Тийм. Тэгэл ер нь л зүгээр анхнаасаа л ер нь нэг иймэрхүү л яриатай байсан дөө. Тийм байна тий. Гэхдээ бас яг телевизэд ажиллахыг боддог байсан гэхээр бас нэг юм телевиз ч юм бол ярих урлаг штэ. Стрим хийнэ гэдэг чинь бас өөрөө л харуулах ярих урлаг явж байгаа болохоор бас л ижил төстөөлүүл явдал болоод байгаа юм байна л да ажил хийгээд байгаа юм байна л да тий. Энд манай нэг үзэгчээс коммент ирсэн байна. Өглөөний мэндээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж аз жаргал хүсье. Зочин бол мундаг залуу байна шүү. Их орондоо хэрэгтэй зүйл хийгээрээ амжилт хүсье гэд бичсэн байна. За тэгээд бит хоёрын ерөнхий асуугаагүй тийм. Давкагийн бас нэг хэлмээр байдаг зүйл байна уу? Ари үед бас бодож байгаа хэлчмээр байдаг зүйл байгаа бол бит хоёрын асуугаагүй зүйлээ бас хэлж болно. Гайгүй дээ. Ер нь болцсон доо. Нэвтрүүлэгт ороход хэр байсан бэ? Гоё. Чөлөөтэй байлаа. Тийм. Ер нь бол бас ингэж үздэг. Тэгээд энд бас ингэ шууд өргөдөхөд би ингэ гайхсаж хөөх би юу гэд. Өөрийгөө нэг жоохон голонгоо. Ер нь тэгтээ ер нь голчлохгүй шүү. Тийм байлээ. Ер нь тийм. Ер нь бас тийм. Ер нь өөртөө ихтэй байгаарай л гэж хэлэх юм байна да дүүнэртэй. Тэгээ өөртөө ихтэй байгаарай. Хиймээр байгаа юм байвал хий. Гэхдээ муу юм хийж болохгүй. Тэгээ хар тамхинаас холоогаарай. Тий. Өөрийгөө хордуулж болохгүй. Тий. Аль болох тэгэл сайн байгаарай л гэж. За маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн манай зочноор болвол стример DVK Давка тий даваа даалаа тий оролцлоо. Тэгээд бид бол яг нэг стримийн талаар за мөн хипхоп гэл янз бүрийн одоос амьдралын талаар ярилцлаа. Тэгээд ярилцахад таатай байлаа Давка. Тэгээд стриминд болон бусад одоо бүх зүйлд нь гэр бүлд нь хоёр муур одоо нохоо тий хоёр хөөхөд ихнэр гээд айгу олоолаа юм ба штэ. Аз жаргал сайн сайхныг хүсье та. Баярлаа. Заа өрсөн баярлаа. Баярлаа.